Нью-Йоркийн их сургуулийн нийгмийн сэтгэл судлаач профессор Джонатан Хайтийн 2024 оны бүтээл The Anxious Generation буюу дөгших эмгэгтэй үеийнхэн номын тухай энэ удаа танилцуулахаар бэлдлээ. Сүүлийн үеийн бүхий л судалгаагаар 2010 оноос хойш сэтгэл дөгших эмгэг болон сэтгэл гутралын шинж тэмдэгтэй залуу үеийнхэн клиникийн практикт хүчтэй төрөн орж иржээ. Зарим судлаачид залуусыг мэдээлэл хүлээж авах нь нээлттэй болсноор хэд өөрийгөө онцлох хандлагатай болж ийм дата гарч байна гэж үздэг. Гэхдээ дата мэдээллийг гүнзгий судалж үзвэл зөвхөн өөрийгөө онцлох бус бусад зам төрлийн асуудлууд болох өөрийгөө гэмтэх, амиа эвгүүтгэх зэрэг хувь хэмжээ дэлхийд даяар өндөр байгааг зохиогч онцолжээ. Сошиал медиа хүүхдийн сэтгэл зүйд дараах дөрвөн гэмтлийг хөдөөж байна. Нийгмийн харилцааны бэрхшээл, нойрны хямрал, анхаарал дутмагшил, донтол. Гэтэл өнөөдөр Facebook, Instagram зэрэг томоохон платформуд яаж хүүхдээр утсыг нь дасралтгүй скроллдуулж огтхон барих вэ гэдэг бодлого баримтлан алгоритм хөгжүүлж буйг баримттай тайлбарласан байна. 2015 онд 5 хүүхэд тутмын нэг нь өдөр дунджаар 5-аас 6 цагийг онлайн орчинд өнгөрүүлж байсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол 2023 онд өсвөр насныхны тал хувь нь өдрийн идэвхтэй бүх цагаа онлайн өнгөрөөж буйг нь ийм утсаар хүмүүжиж утсан дотроо амьдарч буй хүүхдүүдийн 90 үеийн эхэллээ гэж зохиогч маань бичжээ. Нөгөөтэйгүр өнөөгийн эцэг эхчүүд хүүхдийн хит их бөөцөөлж бодит ертөнцийн таагүй духгүй зүйлсээс хэд хамгаалахтлаа онлайн орчны аюулаас огт хамгаалахгүй байгааг урьдчилан шүүмжилж байна. Зохиогчийн зөвлөж буйгаар ээж аав нар хүүхдээ эрт бие даалгаж, насанд нь тохирсон ажил хийлгэж, өөрийгөө аваад явах хэмжээнд хурдан хүргэх шаардлагатай. Мөн дунд ахлах анги хүртэл нь ухаалаг утас өгүүлгүй интернетийн хэрэглээг хязгаарлах шаардлагатай гэжээ. Түүнчлэн улс орны засгийн газруудыг технологийн компаниудад хүүхдийг хамгаалах бодлого баримтлахыг хуулиар шаардах зохицуулалт хийх ёстой гэж үзэж байна. Үүнтэй зэрэгцэн хүүхдийг хүүхдээр нь байлгахыг 8 дугаар анги хүртэл хүлээх зэрэг эцэг эхчүүдэд хандсан хөдөлгөөн бий болсон юм. Дөгших эмгэгтэй, сэтгэл готралтай, бүхэл бүтэн үеийг бүтээхгүй төлөө томчууд бид бүхий л хүчээр дайчлах хэрэгтэй байна. Хүүхдүүдээ дэсвэр хатуужилтаа өсгөж, онлайн ертөнцийн сүудрээс ангид байлгахын тулд одооноос хамтдаа хичээцгээе.